Сайн байцгаана уу? Одоо бид хамтаар Төвгийн хаан төөрөлийг залруулнаа. Хамаг Монголын дээдс хэм бэ? Халах түмний дээдс хэм бэ? Хамаг Монголд хүнүүгийн хойц биш. Халах түмэн, ойр түмэн хүнүүгийн хойц болохыг та бүхэндээ их сурвалж дахь баримтаар тайлбарланаа. Их сурвалж дахь баримтыг Сэргэлэн International Expedition төрийн бус байгууллагын хамт олон монголчуудаа анх удаа дэлгэж байна. Өнөөгийн монголчуудын түүх бичлэгт том өөрчлөлт орно. Бид оруулна. Товчоор хэлбэл Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академич, түүхийн ухааны доктор Греков, Жуков, Акладников зэрэг хүмүүс 1955 он, 1966 он, 1986 дугаар онуудад бүгдээрээ Монгол Ард улсын түүхийг бичиж өгсөн билээ. Тэдний бичсэн түүх бичвэрийг одоо хүртэл шинжлэх ухааны академи мөрдөж байна. Нийтийн он тооллын 13 дугаар зууны хамаг Монгол нь хүнөөгийн хойц биш гэдгийг Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академи, бүгд найрамдах Хятад ард улсын шинжлэх ухааны академи мэддэг. Дэлхийн нийтээрээ үүнийг мэддэг. Харин 3.4 сая монголчууд хамаг Монгол нь хүнөөгийн хойц гэж төсөөлсөөр, төөрсөөр өнөөг хүрв. Үүний учир шалтгаан нь манад их сурвалжгүй, их сурвалж дахь баримтыг судалдаг судлаач байгаагүй улмаас түүхчид нь консенсусаар буюу зөвшөлт цөөнөөр хамаг Монголыг хүнөөгийн хойц гэж тунгаглав. Сэргэлэн International Expedition 13 дугаар зуунаар огтлуулсан түүхээ халах түмний дээдсийн түүхийг сэргээн 2234 жилийн түүх болгов. Орхон, туул, сэлэн, хануу, хүнөө нутгаас хаашаач яваагүй, хаанаас ирээгүй хүнөөгийн хойц нь хамаг монголууд биш. Тэд бол халах түмний дээдс. Одоо төөрөглийг хамтаа залруулъя. Эхний их сурвалж бол Вэйшо судлаач төшмөлийн бичсэн Вэй улсын бичгээ. Вэй улсын нийслэл Чанган, өнөөгийн Шан буюу Саншим гэж болно. За уг бичигт Кидан улс ороод ахиад хойшоо 10 өдөр яваад Чуу голд хүрнэ. Бас хойшоо 3 өдөр яваад Гай голд хүрнэ. Бас хойшоо 3 өдөр яваад Дула ууланд хүрнэ. Тэр уул өндөр том учир тойроод гарахад 300 ли байна. Бас хойшоо 3 өдөр яваад их ус бий. Чулөв хэмээн нэрлэнэ. Ахаад хойшоо 3 өдөр явбас Рен гол хүрнэ. Ахаад хойшоо 5 өдөр явбас тэдний ус хүрнэ. Нэгэн их ус хойноос ирэх бөгөөд өргөн нь 4 ли байна. Жи гол хэмээн нэрлэнэ. За та бүхэндээ ганцуулъя. Гадрын дург дээр энэ байгаль нуур байна. За хөвсгөл нуур байна. Энэгээр баримжаалаараа. За энэ хөлн нуур байна. За энэ амар гол явж байгаа. Амар гол доошлоод амар гол руу зээ мөрөн цутгадаг. За дахиад хэлье. Энэ хавийнх нь бол гол гэж ярихгүй. Амар мөрөн гэж ярина, тий. Мөрөн яваад зээ мөрөн цутгадаг. Энэ зээ мөрнийг бол их сурвалжид яхааргүй бичсэн байдаг юм аа энэ. Өргөн нь 4 ли гэдэг маань бол энэ бол 2 км өргөнтэй ийм өргөн гол. Ер нь амар мөрнөөс их устаа. Гол шүү дээ. За тэгээс Шивээ бол энэ байна ногооноор дурсан бол энэ Шивээгийн одоо анх бүртгэгдсэн их нутаг. Шивээ бол хамаг Монголын дээдсээ. За энэ бол Кидан байна. Энэ тийм үү. За тэгэхээр сүмөрөө одоо энэ Шивээгийн цаг уур амьдрал ахуйн талаар Вэй улсын бичгт юу бичсэнийг та бүхэнд хүргье. За улсын газар нойтон хилэн Кимоши Кидан Дуламо улсуудтай адил. За энийг та бүхэнд үзүүлье энэ. Дуламо Кидан Комоси. За биднээс баримжаагаар нь яг тавьсан байна газар шин. Комоси энэ бол одоо өвөр байгалийн юм уу Забайкаск. Энэ хавийн хүмүүс байгаа юм. Кидан Домоло эдэртэй адилхан бичсэн байна энэ. За амуу илбэг. Амуу гэдэг маань шар будаа. Зөвхөн гахаа загсаар хоолно. Үхэр адуур тижэн хонь байхгүй, зун бол бос хотон цун, өвөл бол бос ус өрс дагнаа. Булганы арьс илбэгтэй. Эрс гизгээ боон ясан номсом хэрэглэн тэдний сум нь их урт байдаг. Имс гизгээ сүлжиж гараа дэлгсэн мэт
үсээ салаална. Тэдний ус нь хулгай жилгээ багтаа. Нэг удаа хулгай хийвэл 3 дахин торгоно. Хүн албаас 300 адуу төлнө. Ирэмгээд сарл бугын арьсаар хүнжил гуцгийнэ. Матхар идээр архинэр нь улаан шүрэн дуртай бүсгүй хүний засал болно. Хүзүндээ өлгсөн байдаг. Олон байхаар баян гэж үзнэ. Им нь ийм бэлэг өлгөөгөө бол бас гэрлэхгүй. Аав ээж нас барваас 3 жил уйлна. Ясыг нь ойд модон дээр тавина. Үүдэнгийн 2 дугаар оны 4 сард Жаньянда фэг төрөл ишлүүлэн газар нутгийнхаа юмыг барив. За энэ үүдэнгийн 2 дугаар он бол нийтийн он тооллын 554 дугаар он болно. Энэгээс мөр баригцаалъя. Энэ юу гэсэн үг гэхээр Шивээгээс энэ Вэ улсад өөрийнхөө элчийг илчүүлсэн байна. За одоо бид юу анхаарах ёстой вэ? Саяны та бүхэнд хэлсэн зүйлээс. Энд чинь хамгийн чухал нь бол хэлний тухай гарч байна. Хэлн, комоси, кедан, домо лота ижил гэж байна. Энд чинь хэлсэн биш. Хэлн хүнүүгийн хойц тэлээтэй ижил гэж огт бичээгүй юм чинь. Тэлээтэй ижил гэж бичээгүй. Үүнээс юу ойлгох вэ гэхээр бол Шивэн бол хүннөө биш гэж ойлгож байна. Тэ. За амуу шар буда илбэг. Тэ. Зөвхөн загас гахаагаар хоолно. Хүр адуу тэжэн, хонь байхгүй, зун болбоос хотон цун, өл болбоос өс даган булган арьс илбэгтэй гэж байна. Тэгэхээр эн чинь Шивэгийн эдийн засаг гарч иж байна. Энэ бол хамтрал эдийн засаг. Бэлчээрийн мал аж ахуй байхгүй, байгаа цөөхөн үхэр адууга өвлж ингээд тижээдэг, тэ хонь байхгүй. Яагаад хонь байхгүй вэ гэхээр их цастаа, тэ. Тэм учраас гол хоол нь бол энэ чинь ангөрөө тэгээд загас гахаа байна. За одоо энэс бол энэ халах төмний дээдс тэлээгийн тухай хэдөө хэлье. За энэ бол түрк төрийн үед байгаа тэлээ. За тэлээгийн дээдс хүнүүгийн хойц болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрн далаагаас зүүншээ уул хавцалтайган амьдрын тоогүй олон ажээ. Туул голын хойгоор Пүгү, Дунлоо, Вэхэп, Бараг, Дэнлоо, Айжин гэж нэрлэгдэн өөрийн төргөө ахлагчгүй зүүн баруун 2 төрөг тариалагдаа. За нийт хүмийн тоон бол 500-аас 600 мянга болно энэ чинь. За ингээс мөрөө дараагийнхаа их сурвалж руу орцгоё. Сүү төрийн бичигдэх Бэйдэгийн шаштар. Сүү улс нь 581 дугаар оноос 618 оны хооронд оршсон. За нийслэл нь Чанган буюу өнөөдрийн Шан, Саншин мужийн. За уг их сурвалжид Шивэ Кеданы төрөл болно. Урагшаа байсныг нь Кедан, хоошоо байсныг нь Шивэг нь 5 аймагт хуваагдана. Нэг нэгэндээ захирдахгүй өмнөд Шивэ, хойд Шивэ, боош Шивэ, шин модо Шивэ, их Шивэ гэж хуваагдана. Эзэн байхгүй төргөө хүн ам нь ядуу буура төргөөс 3 тоотон төшмлэр ерөнхийлэн захирнаа гэнэ. За энд аюу анхаарах зүйл юу гэхээр бол Шивэ Кеданы төрөл болно тэ. За урагшаа байсны Кеданыг нь хоошоо байсны Шивэ гэж хэлнэ гэсэн байна энэ. Энд чинь нэг том юм бол Шивэ тэлээгийн төрлөж бичээг байгаа шүү. Хүнүүгийн төрлөж бичээг байгаа шүү. За энэ чинь нэг том юм бол Вэ улсын бичгээс нэг ялгаатай нь бол 5 аймагт харьяалагдана гэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь хамтралын систем биш аймгийн системд орсон байна. Тэгээд тэд нэг нэгэндээ захирдахгүй гэж байна энэ чинь. За хамтрал Шивэн түүхэндээ анхудаа умарт төрөгт хураагдаад аймгийн зохион байгуулалтанд орсон гэж хэлж болно. За энэ үед бол бид төргийн Шивэ хагаан төргийн Шиби хагаан Шивэг хураасан байна. За энэ юу газрын зураг дээрээс гээд харах юм бол энэ ч тэлээ тойн хуун Кедан Шивэ эднүсэл бүгдээрээ
төрөгт хамаарж байгаа юм шүү гэж явал те. Яг энэчнээс харахад бол бүгдээр энэ төргийн нутаг. Одоо энэ дайгал нуураас агуулаад цаанаасаа баруун төрөгтэй. За төргөд Шинжааны Гачаанд орно, өнөөдөр Шинжаан. За Туянхун орно. За Кедан Шивэ Түрэг Шивэ хаанд хамаардаг Шивэ орно мөн 600 мянган орчим хүннүүгийн ойс тэлээвэл Шивэ хагаанд хураагдсан байсан. За одоо Шивэгийн цагуур ямар байдаг вэ? Энийг сүү улсын бичиг юуж бичсэн байна гэдгийг та бүхэндээ хэлж өгье. Газар нь тарчиг, хүүтэн, зун болохоор баруун хоошоод Тайбо, Цянду гэх хоёр ууланд нүүж хөрнө. Үүс мод ихтэй араатан гөрөөс илбэг ялаа шумуул бас их хүмүүс урц барьж суух бөгөөд ялаа шумуулын хороос зайлдаг. Гахаан арсаар дэвсгэр хийж мод сүлжээд гуцал болгоно, имс бүгд өвдгөө тэрвэрч суун, цаг агаар нь ихтэй хүүтэн, тариалан хураалт гэж маш хомс, хонь байхгүй, адуу баг гахаа өхөр илбэг, архин нэрээ сууж уун, хүдэр булга илбэг, агнаж гөрөөлөхөөр ад болгоно, махаар нь хоолоод арсаар нь ховцсхийн, мөс ухаж уснаас загас мэлхий агнана, газарт нь цас их орно. Унаж гимтгээс болгоомжлон хөлөндөө өргөн модон уул углан явнаа. Заншлан бүдээрээ булаг агнахаар ажил болгоно, үнэг илбэг бол хамгийн сайн ан. За энэ чинь анхаарах зүйл бол энэ чинь ахаад эдийн засаг нь бол энэ хамтрлын эдийн засаг байна, тий? Бэлчээрийн мал аж ахуй байхгүй, тэжээврийн малта, адуу өхөр гахаага өглдөө тэжээн, амуу тариална, тэр нутагтууд буудаа урахгүй, за эдийн засгийн бүтээмж мөө. За хонь үгүй учир ангөрөө хийнэ. За аж амьдралтын талаас идэв гэлээ. За моохотой буюу гуйлан солонгостой тий адил заншилтай гэж байгаа шүү. Гэрлэж хоримлох ёс нь хоёр айл хоорондоо зөвшөөрөөд хөрний талын зууч эмэгтэйнд очино, өхөр адуугаар бэлэг болгоно, тэгээд гэртээ харин хөл хүнд болсны дараа гэрт нь эргэж өгнө. Им хүн гэрлэхгүй нь бэлэвсэн эмтэй хамт амьдарч болохгүй гин. Аймгийн хамтын том урц бий. Нэг хүн өхбөөс түүний дээр 53 жил гашуудж суун. Жилдээ 4 удаа уйлна. Тэдний усад төмөр байхгүй, булга илбэг, хойд шивэ цагт илж явуулан вэ төрд бэлэг барина. Тэн төрсөн хүн байхгүй. За ингээд цөмөрөө дараагийнхаа их сурвалжлоо орцгоё. Дараагийн их сурвалж бол хуучин тан улсын бичиг. За хуучин тан улсын бичигдэх Бэйдигийн шаштар болно. Энэ ном бол шинээр бид хэвлсэн, өнөөдөр гарсан гэж үйлдвэрээс ирсэн. Тэгээд томоотохгүй та бүхэндээ үзүүлнэ. За тэгээд уг их сурвалжид Шивэ хэмээх чинь Кеданы өөр удам ажээ. Өмнөшөө Кеданта залгадна, хоошоо уйхаад хөрнө. Тэдний усад эзэнгүй, төргүү их ахлагч гээд 17 хүн бий. Бүгдийг нь моохоо фүү хэмээн нэрлэнэ. Үе уламжлан захирна, төрөг тариалагдана. Цэргийн дэвсг нь эвэр ном, яргаа сум бий. Харавхтаа маш сайн. Хаяа цугларч гөрөөлж авлана, дуусгаар таран одноо. Тэдний хүн ардаас цэрэг дайчдад албан татвар төлөхгүй. Баг урс бариад дээгүүр нь арсаар хучиж цугларн суун. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ, мод хусаж анжис болгоно, төмөр хушуу тавихгүй хүн чирээ тариална. Чадахгүй болбоос өхөр хэрэглэнэ. Зундаа будан бороо ихтэй, өвлөн цас шуурга ихтэй, нохоо гахаа илбэг тэжээн, хашааж тэжээлж алж идэнэ. Арсаар нь нэхий хийж, ирэмгүй хувцас хийж өмснөө. Гизгээ сул тавьж зүүнш хандсан ингэртэй байдаг. Тэдний баян хүний эд хогшлон 5 өнгийн элдв сууд болно. Хуримлах гэрлэхийн ёс нь эрэгтэй нуур дээр эмэгтэй гэрт очино, 3 жил хүчөө өргөн, гэрлэх цаг болоход гэргийгээ богтолж авна. Хүж өргөсөн хугацаанд нь гүйцэхэд хадам нь эд хогшлыг нь хувааж өгнө. Эхнэр нөхөр тэргэн юм хумаа ачаад хингэрлэг зохиж бүжиглэн бүгдээр буцнаа гэсэн. За энэ чинь анхаарах зүйл байна. За Шивэ гэж нь Кеданы өөр удам гэдэг нь бол
энэ юу гэсэн үг вэ гэхээр шивэ кетан 2 нэг ихээс салбарлсан гэж ойлгоо шүү. Тэ? Дээдс нэгтэй салбарсан гэж ойлгоно энэ чинь. За ахаа тэлээ шивэн тэлээтэй тэлээгээ салбарсан гэж хэлээгөө шүү. За төрөг тариалагдана гэдэг нь бол умарт төрөг тариалагдана. За энэ үе бол жээлийн хагааны үе байгаа энэ чинь. Тэ? За тэдний хүн ардаас цэрэг дайчдад албан татвар байхгүй өгдөггүй гэдэг нь юу гэж орчуулж байна гэхээр тэдний эдийн засаг нь бол хамтралын түвшинд байгаа байхгүй юу? Энд чинь аюул чи бэлчээрийн мал аж ахуй байхгүй, төмөр үйлдвэрлэл байхгүй, ургац муу, цэрэг дайчдад барих буюу татвар төлөх илүүдэл баялаг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол яг ийм хамтралын эдийн засагт бол татварын систем ерөөсөө байхгүй. Тэгэд бол өөрөө өөрснийхээ хэрэгцээг ингэж ханганах ийм түвшин л байгаа. За төрөг төрөөс юу хийх вэ гэхээр 3 тоотон түвшинлэг бичигдсэн байгаа. Тэдний яадаг гэхээр бол хүн амын тоо тоолго явуулж цэргийн албанд хаах цэргийн алба хаах залуучуудыг тогтоож тэднээсээ татна. Ажиллах хүчээр татна тий. За мэдээж тэд нутгийн эд зүйлсээ төрөг төрдөө барьдаг. За юуны өмнө бол булга үнэний ярьсаа барьдаг байна. За энэ үед анхаарах зүйл юу гэхээр бол бүрдчон Тэнгис гítэлж 630 дугаар онд ирсэн байна. За энийг биднээс яаж тооцохоор 630 дугаар оног яг хэлж болохгүй. Энд ч нэмэх хасах 20 жил болно энэ ч. За энэ бол Жээлийн хааны үе байгаа. За та бүхэнд дахиад хэлэхэд энэ ч нэг баримт байгаа. Түрүүн гарсан Комосе гэж байгаа. За энэ өөр байгаад энэ жаага Комосе гэж байгаа. За энэ бичгт бол гарахтаа бол Сиго гэж байгаа. Си ус гэдэг нь. За урдлын Комо гэдгийг хаяад энэ ханз нэг байгаа шүү. Энэ ханз. Тэгэхээр энэ ч товчлоод Си гэж орсон байгаа гэдгийг энэ түүх сонирхчдоо шинээр мэдээлэл өгж байна. Хэрэгтэй болгоохаа. За ингээд дараагийн сурвалж руу орцгоё. Хуучин тан төрийн түүхдэх Бэйдэгийн шаштрар. Төрөг төрийн үе байсан бол одоо уйгар төрийн үеийг яаж үгүйснэ та бүхэндээ хэлье. Шивэ манай тан улсад 9 аймагтай болгоо. Давааны баруун тах шивэ, уулын арын шивэ, шар толгойт шивэ, их шивэ, баг шивэ, повоо шивэ, нэбэ шивэ, тимээ шивэ гэж бий. Өнөөгийн шивэгээс хамгийн баруунтаа уйгартай хилэлдэг нь Усуугүй аймаг болно. Их уулын араар их шивэ аймаг бий. Аймаг нь Ванжан голыг түшин нутаглана. Тэр голын их нь төргийн зүүн хойших хил болох Жуглан нуураас эхэлнэ. Мугуурч тахирлан зүүн тийш урсаж шивэгийн хил дамжин зүүн тийш ахиад Мэнгүү шивэгийн хойгоор Лоозо шивэгийн өмнөр өнгөрөн зүүн тэрч урсаар Нага гол Хуухан голтоо нийлнэ гэж байна. За энэ хэсэгт анхаарах зүйл бол нэгт энэ чи уугар гэж орж байна тий. Уйгар төрийн үед шивэн тан улсын хур болцсон байна. Төрөг төрийн үед бол шивэн төрөг төрийн хур байсан бол уйгар төрийн үед бол тан улсын хур болцсон байна. За газар зүүн барьцлын хувьд бол юм байна. Өнөөгийн шимгээс хамгийн баруунтаа уйгарын Усуугүй аймаг болно. Энэ Жуулун нуурны баруун байна гэж. За энийг би тайлбарлая энэ чинь. Энэ чинь юу гэсэн гэхээр бол Жуулун нуурын баруунд байна гэдэг маань бол энэ бол Хөлн нуурын баруунд ороод ирсэн байна энэ чинь. Энэ нутаг бол бэлчээрийн мал аж ахуйн нутаг. Дээр нь зээ голын энэ ч байхад бол энэ бол бэлчээрийн мал аж ахуйн нутаг биш. Цөөхөн гэдэг адууга хүрээ тижээж гахаа нохоо хаш тижээдэг. Ягаад гэхээр амуу их ургадаг. Амууч шар будаа зутангаар тэднүүсийг тижээдэг байсан байна гэдгийг гарч иж байгаа. За хөлн нуур. За хөлн нуураас ихэ авж байгаа нь бол энэ эргүүнээ голоога. За эргүүнээ гол тахирч мөхрлаад Монью шивэгийн хойгоор урснаа гэж байгаа юм чи. За энэ ч бол
түүхэндээ хамгийн анх удаа Монгол гэдэг нэрний энэ ч гарсан Монгол шивэ гэж гарсан байгаа. Үүнийг бол Зөвлөлт холбоот улсын эрдэмтэд энийг л Монгол гэдэг нь бол Ализене баталсан өнөөгийн Оросын холбооны улсын шинжилгээ ухаан ийм байр суурийг эзэлдэг. За бүгд найрамдах Хятад улсын шинжилгээ ухааны акт ийм байр суурийг эзэлдэг. Мөн Сэргэлэн International Expedition их сурвалжаар үүнийг бол яхааргүй Монголын их энэ бол Монголын шивэ гэдэг баталж чаднаа. Гэхдээ энэ удаа бид нар өөрийнхөө судалгааг та бүхэнд дэлгэхгүй хожим дэлгэн. За цаашлуулъя. Эргүүнээ мөрний талаар бас хэдэн үг хэлмээр байх юм. Энэ нутгийн иргэдэн бол эргүүнээ гэхгүй тэ өргөн гэдэг юм. Өргөн гол гэдэг юм. Энэ бол 100-ны 100 өргөн гол. За энэ Монголын шивэгийн 2-3 ус өргөн гол. За өргөн гол руу ажид ураагүй гигэн гол гэж сутгадаг. Гигэн гол дээр бол жамуух гүрхан болсон. За ийм баримт байгаа. За ингээд нэгэнт одоо эргүүнийгийн тухай ярьсан бол судрын чуулганыг сөхий Рашидын тийм үү. За яг тэгэхээр хожим энэ үйлийг бол Рашид судрын чуулган номонда яаж бичснийг та бүхэндээ хүргье. Добон баян алангуй хоёроос урд эргүүнээ гүн рүү очино нугас хяад уугууд байна. Тэгэхээр энэ одоо эргүүнээ гүнд очино гэдэг нь бол энэ уйгар төрийн үед байна гэдэг нь бол их сурвалжаар тоорондоо мөргөж байна. За Рашид бол билег Илэнч гэх мэт олон үгний тайлбарыг буруу хийсэн байдаг тий. Энэ тухай бид бичиж байсан. За эргүүнээ гэдэг нь өргөн тий. Энэ бол 100-ны 100. Харин гүн гэдэг нь гүнзгий гэдгийг гүн байж болно. Тэгээ эргүүнээ гүн гэдэг нь бол өргөн гүн гэсэн үг. Хэн юу бичсэн бэ гэхээр эргүүнээ гэдэг нь бол хавцал, гүн уулын хавцал, гүн гэдэг нь бол энэ уулын налуу гэж Рашид тайлбарсан. За Рашидын тайлбарт хариу хэлэхэд бол хизээч уулаар уулын нэрээр усыг нэрлэдэггүй. Усны нэр уулын нэр хоорондоо хашилдаг юм аа. За ингээд дараагийн сурвалж руу орцгоё. Хуучин тан төрийн бичигдэх уйгарын шаштар. Уйгар дээдс нь хүнүүгийн хойц бөлгөө. Хойно Вэй улсын үед Тэлэн аймаг гэсэн нэртэй байв. Баг жижигхэн байдлаа баатарлах хүчтэй. Говчэгийг түшиж төрөх тариалагдана. Өдгөө Тэлээ гэж нэрлэгдэнэ. За уйгар төр 742 дугаар онд үүсэж 829 дугаар онд мөгжээ. За уйгар төрийн тухай та бүхэндээ тустай бичвэр бэлдсэн бөгөөд энэ удаа уйгар төр 829 дугаар онд мөхөх үед уйгурууд хайчив. Энэ чухал асуултын хариуг уйгарын шаштраас авъя. Хамтаа. За нийтийн он тооллын 829 дугаар он. Жунлуу Мохэ гэдэг жанжин Киргизийн 10 түм морьт цэргийг дагуулan ирээд уйгар хотыг эвдэж Чилээ угийг алав. Шаталж төмөрдөд юу ч үлдсэнгүй. Уйгурд сарниж бутраад олон хайр додов. Уйгарын шанса тушаалд байсан хүн өөрийн зээ пан Тэлээ болон Нанлуу бинэ Фэн зэрэг ах トゥ 5 хүнийг хүрээлэн өргөв. 15 аймаг баруун тийш харлагт очив. Тэнгэр ууланд очив. Төвдөд очив. Хааны өргөөний ойролцоо байсан 13 аймаг Тэлээ үүжийг хаан болгож өмнө зүгт Хятадыг тан төрийг дагав. За ийм шиврээ. За тэгэхээр энэ өтгөөнд бол Киргизүүд ирж төмөрдөд Пан Тэлээ 15 аймаг, 5 аймаг очоод харлагд очсон байна. За харлагаасаа нэг нь Ансил руу явсан. Энэ бол Тэнгэр уул руу, нэг нь Төвдлөө явсан. Тийм үү? Ийм мэдээлэл байна. За нөгөөх нь бол
үүжийг дагсан төвийн 13 аймаг энэ тан төрийг дагсан байгаа. Тэгээд энэ их сурвалж дээр бол тан төрийн үед байсаар яхад ханиг дагуу гэж бичсэн байгаа. Одоо энэ хан улсын ханиг дагуу. Тэгэхээр тэр үед бол 8 дугаар зуунд 9 дугаар зуунд энэ тан төрийн хүн ам өөрснийгаа хань үндэстэн гэж хэлдэг, тэгэж тооцдог байжээ гэдэг нь харагдаж байна. За энэ харлагын тухай бол мэдээллийг та бүхэнд хэлье гэж бодож байна. За энэ түүх сонирхчдод ялангуяа энэ тэр хятад хэлтэй хүмүүс бол гарлух гэдэг юуг ханзаар хөөхт бол за баядууд дээр бол энэ бол одоо дунд Азад байгаа энэ төргийн нэг аймаг телегийн харьяа байсан гэх мэдээлэл бол ташаа шүү. Мөн Википеди дээр. Сэргэлэн International Expedition их сурвалж дээр байгаа мэдээллүүдийг судлаад мөн манай хатан бичгээр байгаа мэдээллүүдийг судлаад тэгээд энэ бол ерөөсөө тэнгэр уулаас нааш за энэ Гансун мөч хооронд байгаа энэ хавийг байсан харлаг болно гэж байна. За мөн хуучин тан төрийн номоос ахаад нэг баримт сүгье. Ухта 9 авагтай аймаг байв. Нэгдүх нь Ёлог хааны яваг болно. Хоёр дахь нь Хөдөг, гурав дахь нь Долуу, дөрөв дахь нь Могошиж, тав дахь нь Ауди, зургаа дахь нь Гисэ, долоо дахь нь Ховансуу, найм дахь нь Ёг, 9 дахь нь Шиу гэдэг нэг аймагт нэг дудуу төшмөлтэй басмалыг ялаад нэг аймгийг нэгтгэн ав. Харлагыг ялаад дахин нэг аймгийг нэгтгэж ав. За тэгээд угтаа 9 аймагтай болоо гэж байна. Тэгэхээр харлаг бол уйгур төрийн үед бол энэ юуны уйгурын нэг аймаг байсан гэж хэлээ. За дараагийн нэг чухал баримт байна. Пантеле өөрийнхөө хаан хэмээн өргөмжлөв. Цөлийн баруун дахь олон хотын эзэн болжээ. Түүнээс хойш Орос улсын эзэн дороод төшөмт нь хүчтэй байж Ганжууд амьдарцгаав. За урдах цагийнх мэд хүчрэхийг биш болжээ. За энэ Ганжуу гэдэг нь бол эртний нэр, өнөөдрийн нэр нь бол Чанья. Энэ бол Гансун мөж. Гансун мөж нь бол манай Баян хонгор аймагта хилэлдэг. Тийм үү? Тэгэхээр дахин хэлэхэд бол энэ харлаг бол дунд Азад огт хамаа байхгүй. Мөн хуучин тан улсын бичгийг нийтэд судлахаар энэ уйгур төрийн үед бол хизээч энэ дунд Азад буюу англи хэлээр Central Asian энэ хүмүүстэй байлдаж тулалдаж тийч орж исэн төх байхгүй энэ ч гэдэг. За тэгээд энэ Пантеле асан 15 аймаг гэх юм байна. За одоо үжигийн уйгур үжи хаан те тан төрийн орсны дараа Хунчангийн 3 дугаар он буюу нийтийн он тооллын 843 дугаар он шүү. Үүжээ цочиж зүүн хойш 400 ли явж Шивэтэ ивсэн буудалжээ. Үжи охин дүүгээ Шивэтэ гэрлэж тэднийг төшөө гэж байна. Шивэдэр очсон байгаа юм шиг. Шивэдэр. За мөн 850 дугаар онд Киргизийн Зашан төшмөл Або олон харийн цэргүүдийг дагуулan 7 түмэн хэмээн алдаршуулан баруун хойных Дайндээгийн хойд хилээс ирж Инян болон олон уйгурчуудыг авч гэж байна. Одоо энэ чухал шүү. Шивэг ихээр ялуу. Уйгураар шивэд байсан бүх хүмүүсийг Або авч цөлийн хойно буцаав. Цөлийн хойно буцаав гэдэг нь бол өтгөн нутагтаа эргэж буцаасан байгаа юм шүү энэ. Тэгэхээр ахаад хэлье. Энэ чинь бол маш чухал баримт. За үүж тан төрийг дагаад дараад нь шивэд очоод за үүжийг дагаж ирсэн шивэд байсан мөн тал байсан шивэдчүүд уйгуруудыг аваад
өтгөн нутагтаа буцаж утсан байгаа юм шүү. Энд. Нөгөөх нь панд хэлийг дагсан хүмүүс бол энэ харлаг төцсөн байгаамаа. За тэгэхээр өнөөдрийн одоо Шинжааны уйгурууд гэж байгаа. Энэ өнөөдрийн Шинжааны уйгурууд гэж хинбэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Зөв тий. Тэгэхээр энийг бол хожим рубрик маш тодорхой бичсэн байгаа. Энэ Шинжааны уйгурууд бол маш ойлгомжтой. Энэ бол Нестарын шашинд нөхөд Саранцын холцогч. Өөрөөр хэлбэл пантилетэ очсон хүмүүс Саранцын буюу энэ исламын шашинтай хүмүүстэй холилдсон юм байна эдгээр чинь. Тэ? За ахаад хэлэхэд ганц уйгур аймаг дундаа зүү яваагүй. Пантилег дагсан бол төвдлөө орсон, аншилуу орсон. За ихэнх нь энэ өнөөдөр Шинжаанд байгаа уйгурууд байна. Эднээс бол Саранцын буюу исламын шашинт хүмүүстэй холцсон шүү. Энэ цэвэр уйгурууд биш. Уйгурууд үжигтэй явсан 13 аймгийнхнийг бол эргээд Орхон, Туул, Хануу, Хөнөө энэ нутагтаа буцсан байна. Явагдсан байна. За ингээд дараагийнхаа их сурвалж руу орцгоё. Сүн улсын түүх бичигч Илун Ли Кедан төрийн түүх яг Яо төрийн үе. Шивэн Кеданы төрөл болно. Өмнө нутагт аж төрж байгааг нь Кедан, Омор нутагт аж төрж байгааг нь Шивэ гинэ. Зун ууланд өвс ус бараадна. Шивэн дотроо өмнөд Оморд гэж хуваагдана. Хувцас нь Кедантай адил. Тэргэндээ барьсан эски гэр шиг сууцаа бургасаар барьдаг. Адууныхаа имэйлийг өвс сүлжин хийдэг. Утсаар хазаар нохтыг хийн. Их хүүтэн ургац муу гарна. Гөрөөс бүг агнаад махыг нь идэнэ. Мөс цөмлөө тороор загас мэлхий байна. Шар толгой Шивэ баг Шивэгийн нутагт зис төмөр алт мөнгө элбэг. Шивэ хүмүүс төмөр зисээр ахун хэрэглээнийхээ эд зүйлийг хийн. Тэдний нутаг их хүүтэн адууны шээс газарт хүрэхтэй мөс болж хувирнаа гэж байна. За тэгэхээр бид нар энэ ч юу гэж ойлгох вэ гэхээр бол ер нь ихэнх Шивэнүүд тийм юм байна, тэ? Энэ хөлн нуурын баруун үрд дуурайж төрж байгаа. За хөлн нуураас ихээ аваад оморшаа урсж байгаа өргөн голын урдуур амьдардаг энэ Нонгю Шивэ бол биеийн тэр нутагт байсан очигдсан. Энэ бол ягаргүй бэлчээрийн мал аж ахуйны нутгаа. Тэгэхээр зарим нь бол бэлчээрийн мал аж ахуйны нутагт байгаа юм байна. Зарим нь бол энэ хүүтэн дээр хэлсэн энэ нутагт байгаа юм байна. Ихэнх нь. За энэ ч анхаарах зүйл бол Шивэн Кеданы төрөл гэж байгаа шүү. Шивэн энэ дилегийн төрлөж бичээгөө. За төмөр дэсэр ахуйн хэрэглээнийх зүйлийг хийдэг байжээ. За энэ номонд их сонирхолтой зүйл байдаг. Цөлийн ард хамгийн дилэ гэж бий. Дилэ. Энэ дилэ нь бол тэлээ биш. Энд андуурж болохгүй. Ягаад гэхээр ханд бичлэг нь өөр шүү. Энэ бол дээр гарч байгаа тэлээ, тэ? Энэ бол дилэ гэж гарч байгаа. Дилэгийн тухай бол харамсалтай нь бол ямар ч баримт байхгүй байна. За энэ тухай баримтыг хаанаас олж болох вэ гэхээр бол бид тооцоолж байгаа Юан төрийн түүх бичигч тогтоо 1345 дугаар онд бичиж дуусгасан Лё төрийн түүх гэж бий. За энэ аливаа гадаад хэл рүү орчуулагдаагүй зөвхөн манж хэл рүү орчуулагдсан юм байна. За манж хэлнээс орос хэл рүү нэг төвөрлөн тэ энэ тэндээс нь дүүж цохос орчуулсан юм орчуулга байдаг юм байна. Энэ номыг Сэргэлийн International Expedition-ын халах хэл рүүгээ орчуулна гэж төлөвлөсөн байгаа. Тэгэхээр дилегийн тухай мэдээлэл бидэнд маш хэрэгтэй. Өнөөгийн халах дүн бол 2234 жилийн он дараалуулж бичигдсэн бичгийн түүхтэй ард түмэн. Гэвч энэ бичгийн түүхэн дотор бол яг энэ үед 200 жил цог дутдаг. Тэгэхээр энийг бид нэр бүглэх ёстой, ийм үүрэгтэй гэдэг үүднээс
энэ Ятурийн бичгийг яг энэ ханзнаас нь орчуулад тэгээд энийг бол маш нарийн одоо судлах за махаар бол одоо маш сайн мужих хэрэгтэй байна. Мужноо. Тэгээд дараагийн их сурвалж руугаа орцгоё. Ахад Сүн улсын түүх бичигч Ил Үнлэнгийн бичсэн Кетан төрийн түүх ном энэ удаа Алтан төрийн үе. За эхлээд энэ жүжигчдийн тухай та бүхэнд ерөнхий ойлголт өгье. Хунтанзан мөрний өмдөр буюу өнөөгийн нэр нь Сунгар мөрний өмнөр оршихыг нь номхон Ньюжин буюу зөрчид. Хойгор оршихыг нь догшин зөрчид гинэ. Агууда догшин зөрчин болно. Тэнцэний 8 дугаар он буюу нийтийн он тооллын 1118 дугаар онд Агууда өөрийгөө Алтан улсын хаан гэж өрөмжлөв. Уг оноо Тянфугийн анхдагч он гэж тунгаглав. Уг оныхаа 8 дугаар сард Агууда Ятурийн Тэнзо хаанаас 10 зүйл шаарджээ. Нэгт Даашин Дамын гих хүндэтгэл цолоо өг. Их Алтан улсыг хүлээн зөвшөөр. Хааныхаа сүйт тэргийг өг. Хааныхаа хувцас малгааг өг. Тамгаа өг. Намаг гахун гэж хүндэл. Төрсөн өдрөөр минь мөн цагаан сараар надад илчээ явуул. Жил бүр 250 мянган ян мөнгө. 1000 толгой торг явуул. Яадун чанчин мужийг өг. Зүрчин ван Агуучан часаныг надад илгээ. Кетаны Тэнзо хаан ёсоор болгов. За энэ ч маш сони юм гарч ирнэ. Ятурийн үед Кетаны араа Шивэ гэж байсан бол Алтан улсын үед Шивэ байхгүй болсон. За юу гэж бичиж нэхэр Кетаны чангарт Монголи улс бий. Тэдэнд эзэн гэж үгүй. Газар тариалдгүй, ан гөрөө хийн, хүмүүс нэг газараа сууршдаггүй, өвс усаа даган жилийн дөрөнгөн улиралд бөөр сэлгэнэ. Тэдний хүнс нь мах, айраг, Кетантай байлдахгүй, тэдэнтэй үхэр, хойн, тэмээ, адууны арьс ширээр 8 хийнэ. Тэдний нутгаас өмнөшөө 2000 км-т Кетаны дээд нийслэл бий. За энэ чинь анхаарах зүйл юу вэ гэхээр бол Шивэ байхгүй. Арталд бол энэ чинь юу болсон бэ гэхээр хүн амын босоо хуваарлалт болжээ. Тэгэхээр энэ тухай энэ хүн амын босоо хуваарлалтыг хэн хийсэн хизээ болсон тухай энэ Кетан төрийн түүх номонд огт аль шүглэл бичигддэг байна. За энэ чинь орж ирж байгаа нэг сонирхолтой юм нь бол энэ чинь Монгол гэдэг үг бол гарч ирж байгаа. Энэ чинь Мингүли гэдэг ханз. Энэ бол хамгийн эрт энэ Монгол улс гэдэг энэ ханзаа тэмдэглэсэн байх юм номд бол. За та бүхэнтэй харьцуулах хийх юм бол доотлол тавьчээ. Энэ эхний хоёр үгсэн чинь Монгол гэдэг. Энэ Монгол гэдэг нь ижил бичигдсэн байгаа юм чинь. Энэ арт нь ил үсэг Монгол тэгээд гоо гэж бичигдсэн байгаамаа. Энэ бол 100-ны 100 Монгол болно. За Юан төрийн түүх бичигч тогтоо 1345 дугаар онд бичиж дуусгасан Алтан төрийн түүх номыг 13 дугаар зуунд манж хэлний хөлбраас орос хэл рүү Розов гэж нэг нь орчуулжээ. Энэ номноос Шивэг хизээ хэн хүн амын босоо хуваарлалтанд оруулж Монгол болгосон гэдгийг бид мэдэх ёстой. Энэ ном бол бидэнд хараахан одоогоор байхгүй. Энэ ном бол орос хэл рүү хөрвүүлсэн байна. История Золотой импери гэж байгаа. Бид удахгүй энэ номыг олоод тэгээд энэ түүгийнхаа мэдээллийн цоорхоо бац дээр нь нэмнэ. За энэ үед юу байсан бэ гэхэд бол энэ бол 8 хэрээд мэрэгд байсан тий. Яг энэ үед бол за алтан үед. За энэ бол ойрд байгаа. За ойрдын тухай баримтвал
Рашидын судрын чуулган ном дээргаа 6 бүрэн дээр байдгаа. 8 бүрэн дээр байдаг. Энэ Ким бүрнөөс эхлээд энэсээ ихээс эхлээд тэгээд 8 бүрэнд байгаа гэж юм мэдэл байгаа. За энэ ч бол Тангад, Сай улс, Алтан улс. За Алтан улсын дотор бол Кедан Монгол орцсон байгаа. Энэ Сүн улсын энд орцсон байна. За Сэргэлэн International Expedition-с дараагийнхаа цовруул нэвтрүүлгийг бол ахаад энэ хүннүүгийн хойч, өнөөгийн халах төмний дээдс тэлээгээс эхлүүлээд тэлээ дээр хэлэх юм зөндөө байгаа. Тэлээ нь яагаад 9 угас улсын 9 угас нь яагаад уйгар улсын за хэрвээ бид энэ хугацаанд баримт болох юм бол тэр дэлээгийн тухай бас нэлээд хэлэх баг. За 8 хэрээд мэрэгдэн энэ хүннүүгийн хойч энэ тухай баримтыг бид нар харж байна. 8 мэрэгд хэрээд нь энэ халах төмний дээдс өөрөөр хэлбэл халах төмөн энэ орхон туул сэлэнг хануу энэ утгаас хаашаа ч яваагүй хаанаас ирээгүй юм байна. За энэ талаас та бүхэн бол ойлгосон баг. Энэ бол одоо дунхуу хүмүүс байгаа. Дунхуу гэдэг нь бидний яаж эхэлж байна гэхээр бол энэ биднүүсийн одоогоо байгаа уншиж байгаа судалж байгаа баримт дээр бол шивээг бол энэ дунхуу гэж хэлсэн баримт байхгүй. Ямар баримт вэ гэхээр шивэн Кеданы төрөл гэж байсан байгаа. Дээр нь Кедан нь энэ төрөлсөн мэсэн Комоси буюу Сигээс салсан. Комосын бол дунхуу. Өөрөөр хэлэх юм бол шивэн Кеданаар дамжаад Кедан Комосыгаар дамжаад давхар дамжаад энэ бол дунхуу дээдстэй юм байна гэдэг нь гарч байна. За мөн сая хэлсэн бид нар нөгөө Ля улсын бичиг за энэ Алтан улсын бичгийг бид нар судлаад үзэхэд нэмэлт мэдээлэл гарах байхаа гэж бодож байна. За ингээд нийтэд нь юу болсногоос мөрөө базъя. Бид юу хийч ба гэхээр нийтийн он тооллын 308 дугаар онд үүссэн В улсын тухай судар бичгээс 1118 дугаар онд үүссэн Алтан улсын тухай судар бичиг хүртэл нийт 738 жилийн түүх бичлэгээс шивээ ард түмний үүх түүхийг гаргаж дэлгөв. Их сурвалж дахь баримтыг Сэргэлэн International Expedition төрийн бус байгууллагын хамт олон монголчуудаа анх удаа дэлгөв. Энэ нь Монголи буюу хамаг монгол төмний дээдсийн түүх болно. Нийтийн он тооллоос урдах 3 дугаар зуунд Жоо улсын бичигт анх гарсан хүннүг их тэмдэглэлээс нийтийн он тооллын 13 дугаар зууны хэрээд 8 мэрэгд төрөөт хүртэл хүннүүгийн хойч халах төмний дээдсийн бүтэн 1600 жилийн үг түүхийг бид их сурвалжаас дэлгөв. Бид хамтаар түүхийнхаа төөрөлийг залруулж байна. Хамаг Монголын дээдс хэн, халах төмний дээдс хэн гэдгийг мэдэж авав. Хамаг монголууд хүннүүгийн хойц биш. Халах төмөн, ойр төмөн хүннүүгийн хойц болохыг бид мэдэж авав. Өнөөгийн монголчуудын түүх бичлэгт том өөрчлөлт орно. Бид оруулнаа. Товчоор хэлбэл Зөвлөлт холбоот улсын шинжлэх ухааны академич, түүхийн ухааны доктор Греков, Жуков, Акладников зэрэг хүмүүс 1955 дугаар он, 1966 дугаар он, 1986 дугаар онуудад бүгдээр дэх Монгол ард улсыг түүхийг бичиж өгсөн түүх бичвэрийн цоорхоог бид дүүргэж байна. Өөрөөр тэднүүсийн бичигсэн түүх бичвэрийн цоорхоог бид дүүргэж байна. Нийтийн он тооллын 13 дугаар зууны хамаг Монгол нь хүннүүгийн хойц биш гэдгийг Оросын холбооны улсын шинжлэх ухааны академи, бүгд 8 дахь Хятад ард улсын шинжлэх ухааны академи мэддэг. Үүнийг дэлхийн нийтээрээ гэж хэлэхгүй олон улсын түүх судлаачид бүгдээрээ мэддэг. Харин 3.4 сая монголчууд хамаг Монгол нь хүннүүгийн хойц гэж төсөөлсөөр өнөөгөөрөв. Үүний учир шалтгаан нь манад их сурвалжгүй, их сурвалж дахь баримтыг судалдаг судлаач байгаагүй учир болно. Үүний улмаас түүхчид нь консенсусаар буюу хоорондоо зөвшөлтсөөнөр хамаг Монголыг хүннүүгийн хойц хэмээн бие биедээ тунхилжээ. Сэргэлэн International Expedition 13 дугаар зуунаар огтлуулсан хамаг Монголтой түүний гарал үүсэлтэй холбоотой охор түүхээ халах төмний дээдсийн түүхийг сэрээж бүтэн түүхээ 2234 жил болгож байна.
Орхон, туул, цэлэн, хануу, хүнүү нутгаас хаашаа ч яваагүй, хаанаас ирээгүй хүннүүгийн хойч. Тэд хамаг монголчууд биш. Тэд бол халах түн ба тэдний дээдс болно.